Тан Саньюн бол Seven Tan нэрээр танигдсан хятадын алдартай жүжигчин дуучин модель бүсгүй. Тэр 1990 оны 5 дугаар сарын 31-нд Сычуан мужийн Лужоу хотод төрсөн бөгөөд Бээжингийн кино академиг төгссөн. 2005 онд Wild Chrysanthemum хэмээх телевизийн зурвал тоглосноор жүжигчний гараагаа ихэлсэн. Харин 2018 оны 12 дугаар сарын 31-ний шинэ оны баяраа тэмдэглэж явсан Тан Саньюны ээж болон түүний хоёр найз замын хажуугаар алхаж явах үедээ согтуу жолооч Ман Минхунгийн жолоодож байсан автомашинд бүргүүлжээ. Согтуу жолооч Ман Минхун автомашинаа явган хүний зам руу оруулан 3 хүнийг мөргөж ослын газраас зогтсон байна. Ослын улмаас жүжигчний ээж нас барсан юм. Ослоос хойш 20 гаруй сарын дараа 2020 оны 8 дугаар сарын 31-нд Сычуан мужийн Сёнгторгийн ардын шүүхэд анхны шүүх хурал болжээ. Тан Саньюн шүүх хуралд оролцож ээжийнхээ төлөө шударга ёсыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. 2020 оны 9 дугаар сарын 19-нд шүүхээс Ман Минхунд 6 жилийн хорих ял оноож хохирогчдын гэр бүлүүдэд нийт 135 сая юаны нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлсэн байна. Тан Саньюн шүүхээс олгосон нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр буйны байгууллагад хандивлахаа мэдгдсэн бөгөөд энэ нь түүний хувьд мөнгөнөөс илүүтэйгээр ээжийнхэн төлөө шударга ёсыг хүсэж буйг илтгэсэн. Шүүх хурлын үеэр Ман Минхун ямар ч гэмжсэн шинжгүй бас уучлалт хүсээгүй нь олон нийтийн дургуутслыг төрүүлжээ. Тан Саньюн болон түүний гэр бүл шүүхийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн ч гэмт хэрэгтэн уучлалт хүсээгүй сэтгэл дундуур байгаагаа мэдгдсэн байна. Шүүх хуралдааны үеэр бүсгүй хэд хэдэн удаа ухаалтаж бүр ярихч тэнхэлгүй болсон. Тан Саньюн зориг гарган дугарч хурлын танхимд орж ирэхдээ айдас төгшөр дүүрэн байсан гэдгээ илэрхийлээд ээжид минь шударга ёсыг тогтоож гэмт хэрэгтэнд зохих шийтгэл оноохыг хүсэж байна хэмээн хэлжээ. Тэрээр гэмт хэрэгтэн зохих ял шийдэглээ үнэн шударгаар хүртэн хэмээн бүтэн 1 жил 8 сар хүлээсэн билээ. 2018 оны 12 дугаар сарын 31-ний шинэ оны орой Тан Саньюны ээж найзуудтайгаа уулзаад Сычуан мужийн Сёнгтор дэх гэртээ харих замдаа өөр хоёр найзын хамтаар алхаж явах үед нь гинэт нэгэн автомашин тэднийг мөргөж аимшигтай осол гарсан. Машин маш хурдтай давхин ирж тэднийг шууд мөргснөөс гадна автомашины урд жил хагарч том нүх үүссэн байлаа. Зам дээр байсан хүмүүс зугтсан машиныг харж амжсан. Тухайн ослоос Тан Саньюны ээж маш хүнд гэмтэл авч тэр даруй тархины мис засалд орсон ч амь насыг нь аврах боломжгүй болсон. Тэрээр 20 гаруй хоногийн турш амьдралынхаа төлөө тэмцэж байгаад эцэст нь 2019 оны 1-р сарын 23-нд 55 наснда эмнэлэг харамсалтайгаар нас баржээ. Осолд өртсөн бусад 2 хүн ч хүнд бэртэл авсан, нэг нь амь нас нь аврагдсан ч үүрт хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Тан Саньюн энэхүү мэдээг авангуудаа эмнэлэгт хүрч ирсэн байдаг. Тэрээр ээжийнхэн төлөө залбирч ээжээ та сэржил байвал би юу ч хийхэд бэлэн байна хэмээн хэлсэн юм. Тан Саньюн болон түүний гэр бүл энэ хэрэгт шударга ёс тогтоохыг хүсэж шүүх хуралдаанд оролцсон гэмт хэрэгтэнг хариуцлага хүлээхийг уриалсан билээ. Тан Саньюны ээж автомашин дариулж нас барсан хэрэг нь зүгээр нэг эмгэнэлт явдал биш, харин энэ гэр бүлийн амьдралд хүнд гарц учруулсан тохиолдол болсон юм. Энэхүү гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдал хэвийн байсан ч эмнэлгийн өндөр зардлыг төлөхөд маш хүнд бэрхшээл тулгарсан. Хэрэгтний талаас ч ямар ч нөхөн төлбөр олгоогүй нь энэ гэр бүлийг улам хүнд байдалд оруулсан байна. Жүжигчин бүсгүй нилээдгүй шаналж уугаа шүд нэрвэгдсэн ч амьдралаа үргэлжлүүлэн юу ч байсан урагшаа тэмүүлэхээр шийджээ. Тан Саньюны ээжийн гинтийн үхэл нь гэр бүлийн үлдсэн хүмүүс хэрхэн зовж чалдаг талаарх бодит сургамж болсон юм. Тэдний эгэлжирийн аз жаргалтай гэр бүлийг өмөлсөн аимшигт хэрэгтний тухайд түүнийг Ма гэдэг бөгөөд тэрээр ослын дараа хэргийн газраас зогтсон ба цагдаа нар түүнийг тэр даруйд нь баривчилж чадаагүй. Ингээд хэрэг болсноос 3 хоногийн дараа Ма гэр бүлийн хамтаар цагдаагийн хилцэд очин хэрэгээ хүлээж. Дараа нь орон нутгийн замын цагдаагийн газар Маг согтууруулах хундаа хэрэгсэн үедээ жолоо барьсан гэдгийг тогтоосон. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэгсэн байж болзошгүй гэсэн хариу гарсан бөгөөд үүний дагуу Маг энэ хэрэгт бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Хэрэгтэн Ма шүүх хурлын эхний жилд ямар ч гэмшилгүй бусдад учруулсан хохирлоо бүрэн ойлгоогүй мэт байжээ. Тэрээр шүүх хуралд байнга саадуулж өөрийгөө хамгаалахын тулд шүүх хуралдааныг аргалж байсан. Тухайлбал тэрээр удаа шүүхийн үеэр нуруу нь өддөг, биеийн муу байгаа гэх мэт шалтгаанаар шүүх хуралдааныг зогсоож. Мөн хурлын үеэр байнга бие засах хэрэгтэй байна гэж шалтгаан гэлэн шүүхийн ажиллагаанд саад учруулсаар байлаа. Энэ хандлага нь олон нийт болон шүүхийн эрх мэдэлтэй хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Магийн аав нь орон нутгийн төрийн албан тушаалтны нэг буюу одоо ч ажиллаа хийдэг. Гэмт хэрэгтэн Ма хүүхэд байхасаа эхлэн сурлага муутай амьдралдаа олон буруу шийдвэрүүд гаргаж байсан. 2000 он тэрээр хулгайн хэрэгээр орон нутгийн шүүхээс 2 жилийн хорих ялаар шийдэгдэж байсан байна.
Гэвч тэрээр орон нутгийн албан тушаалтан аавынхаа дэмжлэгээр ял идлээгүй өнгөрсөн байдаг. Түүний үйлдсэн энэ удаагийн хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 3 хүнд бэртэл учруулж нэг хүнийх нь амь насыг өнөөсөн маш хүнд хэрэг байлаа. Маги аав эмнэлэгт очоод бусад гэр бүлийнхэнд 20,000 юаны нөхөн төлбөр өгөн тохиролцохыг хүссэн ч мэдээж эсэргүүцэлтэй дулсан. Хүний амьдралыг 20,000 юаны нөхөн төлбөрөөр аргалах гэстэй нь увайгүй үйлдэл төдийгүй тэрээр хохирогчийн ар гэртээ маш дээрэнгүй доромжилсон өнгө аястай харьцаж байж. 2019 оны Хятадын нэгэн уламжлалт баярын үеэр 2 хохирогчийн гэр бүлийнхэн Магийн аавтай зөвшөлдсөн ярилцахыг хүссэн ч Маги аав тэднийг эсэргүүцэж та нар миний хүүг баярын үеэр шоронд хийгээд ял өрүүлэх гэж байна хэмээн гомдолсон байна. Маги аавын хэлсэн бас нэг хорон үг нь та нар бол суурьсан гэр бүл. Миний хүү та нараас олж гэртээч баяр тэмдэглэж чадсангүй хэмээн ёс зүйн үйлдэл гаргажээ. Согтууруулах ундааг хэрэгэлсэн жолоочийн үйлдэлээс үүдэлтэй олон амьсгалтай хэрэг гарч олон нийтийн дургуйслыг төрүүлсэн тохиолдлууд маш олон. Тухайлбал Монгол улсад ч гэсэн согтууруулах ундаа хэрэгэлсэн жолоочийн үйлдэлээс үүдэлтэй олон амьсгалтай хэрэг гарсан байдаг. Олон гэр бүлийн амьдрал болон олон хүний амнаас хохирох нь нийгэмд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Монгол улсын хууль тогтоомжид согтууруулах ундаа хэрэглэж жолоо барихтай холбоотойгоор нэлээд олон хязгаарлалт хариуцлага тогтогдсон байдаг. Үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас хамаарч янз бүрийн хариуцлага хүлээлгдэг. Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоочийн эрхийг нэг жилээр хасаж 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин машин барьсан бас шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх. Энэ тохиолдолд 1-3 жилийн жолоодох эрхийг хасах 2,700,000-аас 14 сая хүртэл төгрөгөөр торгох. 240-с 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жилийн хорих ялыг оноо. Согтуурсан, мансуурсан жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол эрүүгийн хууль заасны дагуу жолоодох эрхийг 3-аас 5 жилээр хасах. Мөн зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулна. Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад 2 ба түүнээс дээш олон хүний амь насыг хохиросон бол жолоодох эрхийг 8-аас 12 жил хасаж 2-оос 8 жилээр хорих ял оногдуулна хэмээн заасан байдаг гэж. Монгол хүн танаас дахин гуйхад амссан бол хизээж жолооны ард бүү суугаарай.